Сайн байцгаана уу, шинэ сарны мэдээлэл хүргэе. 2025 оны 6 сарын 25-нд шинэ сар маань Мэлхий ордон 4 градус орчимд байрлаж тохионо. Энэ бол жил бүрийн хамгийн эмоционал шинэ саруудын нэг байх магадaltaй. Учир нь Мэлхий орд өөрөө 6 хүрээнд гэр бүл, дотоод мэдрэмж, хамгаалалт, сэтгэл зүйн тогтвортой байдалд холбоотой орд гэж үздэг. Шинэ сар гэдэг нь нар ба сар нэг шугамд орж нэгдэх астрономийн үзэгдэл бөгөөд шинэ мөчлөг эхлэх, зорилго тавих, сэтгэл санааны шинэ гууцыг нээхийг бэлэгддэг. Энэ удаагийн шинэ сар Мэлхий ордон тохиож буй бидний сэтгэл хөдлөл, гэр орон, хувийн орон зай, эмгтэй энерги болон өөрийгөө дотроос ойлгох чадвар байдал дээр онцгой анхаарах нь чухал байх нэ. Мэлхий ордон зурхан ордны ус элементэд хамаардаг бөгөөд зөөлөн, мэдрэмтгий, хайр халамжтай, шин чанартай ордыг ээж гэр бүл эмэгтэйчүүдтэй уялдаа асуудлыг хөнддөг. Дотоод аюулгүй байдал, сэтгэл зүйн тогтвортой байдал, гэр орон сууц, амьдрах орчны шинжилэл, сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрөх, хамгаалах, эдгээр нь шин сарны энергиээр тулгуурлан амьдралд шин эхлэл өөрчлөлт хийхэд урам зориг өгнө. Шин сарын гариг эрхсүүдийн тухай үеийн байрлал, шин энергийн утга агуулгыг илэрхийлдэг. Энэ үеэр Юпитер Мэлхий ордонд тохиож нэгдэж байна. Юпитер гариг Мэлхий ордонд байрлаж байгаа нь энэ шин сарны энерги өргөжж, сайхан хүсэл, том мөрөөдөл, гэр бүлтэй холбоотой аз завшааныг авчрах магадaltaй. Энэ нь биднийг дотоод мэдрэмж дээрээ итгэлтэйгээр тулгуурлахад уриалж байна. Сатурн, Нептун сорилт ба тодорхой бус байдлыг илэрхийлдэг. Мөн энэ мөчид Сатурн ба Нептун нь одон орон зүйн өнцгөөс Secure буюу 90 градус өнцгийн шин сар руу нөлөөлнө. Өнгөрсөн асуудал хариуцлагын дарамт буцаж мэдрэгдэнэ. Мөн зөн совн, сэтгэл хөдлөл хоёрын зөрчил үүснэ. Яг юу мэдэрч байгаагаа ойлгоход төвөгтэй байдал үүснэ. Энэ нь биднээс бодит зүйлээ шалгах, өөрийгөө гүн гүнзгий сонсох хэрэгтэйг сануулж байна. Марс буюу ангарах гариг тухайн үед охины ордонд байрлаж байна. Энэ нь бидэнд өөрчлөлт хийхийн тулд тодорхой төлөвлөгөө гаргаж, жижиг алхмаар урагшлах, сэтгэл хөдлөлийн үндсэн дээр логик үйлдэл хийхийг хүчийг өгдөг. Тиймээс зүгээр мөрөөдөө зогсох бус бодитоор хэрэгжүүлэх алхам хийх оновчтой. Шин сарын уриалга дотоод амар амгалангаас сонсох. Энэ шин сар бол гадагшаа бус дотгошоо чиглэсэн эхлэл. Тиймээс энэ мөчид сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрөх, өөрийгөө уучлан хамгаалах, гэр бүлийн харилцааг эмчлэх, сэргээх чухал. Тайлхруулах, орчин бүрдүүлэх, ээж, эмэгтэй хүнтэй холбоотой асуудлаа толдох, зэрэг алхмуудыг хийвэл шин мөчлөг илүү тайван, гүн, ухаалаг сэтгэлд нийцсэн байдлаар эхлэх нь зүйтэй. Энэ бол бидний сэтгэл зүйн эхний уучлал, сэтгэл хөдлөлийн тэнцвэр дээр шин эхлэл хийх мөч. Жинхэнэ хүч бол зөөлөн чанар гэдгийг мэдрүүлэх, ухааруулах шин сар юм а. Ингээд шин сарны үлээ амьдралдаа хэрэгжүүлээрэй. Та бүхэн лайк, subscribe дараарай. Сайхан сэтгэлийн комент үлдээгээрэй. Бусдад түгээж нэгэнтээ туслаарай. Баярлалаа.